Таны өглөө хэрхэн эхэлнэ? Бүтэн өдөр тийм л байдаг. Буддын сургаалтыг жаягийг сонсоход хэцүүч хэрэгжүүлэхэд хялбар ягштал дагаж чадсан хүнд ижид тохиолдож болдог. Өглөөг эхлүүлэх эхний нэг цагийг хэрхэн өнгөрөөнө? Таны өдөр яг л тийм үргэлжилнэ. Азтай, амжилттай, бүтээмжтэй, сэтгэл дүүрэн өнгөрөөхийг хүссэн хүн бүрт зориулсан маш чухал 5 дадлыг танилцуулъя. 1-р, өглөө босоод хамгийн түрүүнд гүн амьсгалах. Бидний ихэнх нь өглөө сэрэнгүүтээ шууд утсаа ухаж, хорвоогийн хамгийн муу муухайг харж сонсдог. Үүний оронд өглөө сэрэнгүүтээ орон дээрээ суугаад эсвэл тухтай газарт зогсоод 3 удаа гүнзгий амьсгаа авч сэтгэлээ бас бие сэрээгээрэй. Хамраар орж буй амьсгал цээж дүүргэж байгааг мэдрээрэй. Ингэснээр стресс багасч цусны даралт тогтвортой болдог. Амьсгал бол амьдрал одоотойгоо холбогдох ганц түлхүүр. Амьсгал танд өнгөрснийг өнгөрөөж ирээдүйг хүлээх тэр мэдрэмжийг өгнө. 2-р, талархах. Өглөө бүр яг одоо байгаа бүхэндээ талархаж хөвшвөл таны амьдралд гайхамшиг тохиолдно. Би та нарт нэгэн түүх ярьж өгье. Нэг шав багштай очиод "Багшаа, надад бүх зүйл байгаа ч би нэг л жаргалгүй яваад байна. Аз жаргал дүүрэн чанарыг мэдэрч чадахгүй байна. Энэ юуных вэ?" Гэхэд багш яагаад гэвэл чи байгаа зүйлээ харахын оронд байхгүй зүйлдээ л анхаарад байна. Өглөө босоод гүнзгий амьсгалж дуусаад өнөөдөр чин сэтгэлээсээ талархаж байгаа 3 зүйлээ бодоод үзээрэй. Орчлонгийн хэргийн тухай биш, ердөө л идэх хоолтой, унтах ортой, хайрлах хүнтэй байгаадаа талархаж эхлэх нь олон сайхан зүйлийг таны амьдралд авчирна. Үргэлж талархдаг хүн эрүүл мэнд сайжирч урам зоригтой явдаг гэдгийг бүгд мэднэ. Өөрт тань тус хүргэсэн хүнд үгээр хэлхийн оронд өглөө бүр талархаж явдгаа бодох бүрт энэ сайхан ерөөл тэр хүнд хүрдэг. 3-р, зорилготой сэрэх. Өдөр бүр бид түмэн бодолд автаж олон шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Гэтэл зорилго тодорхойгүй сэрэх үед энэ олон шийдвэр асуудал донд туурч оройдоо бие хийгээд сэтгэл ядарсан эрхэн тодорхой. Тэгэхээр өглөө сэрээд амьсгалын дасгалаа хийгээд талархаж явдаг 3 зүйлээ санаад өнөөдөр яг ямар гол ажлыг амжуулах гэж байгаагаа бодоорой. Даалгавар биелүүлэх гэхээсээ илүү тэр ажлыг амжуулчих бол танд ямар сайхан мэдрэмж төрж болох, түүнийг биелүүлэхийн тулд ямар үйлдэл хийхээ бодно гэсэн үг. Жишээ нь өнөөдөр би хийх ёстой бүх зүйлийг анхааралтай, тайван хийнэ. Эсвэл өнөөдөр би бусдыг сонсож, бусдын оронд өөрийгөө тавина гэсэн зорилго тавиарай. 4-р, хайр инрэлт суралцах. Амьдралынхаа өдөр бүрийг сайхан өнгөрөөе гэвэл их дэлхий, эргэн тойрон, хүн ард, ургамал амтан бүрт чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж инэрхэд сурах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө бас мартаж болохгүй. Хайр инрэлт суралцах хамгийн энгийн арга бол өглөө бүр хэдхэн хорон бясалгах юм. Бясалгал ямар ч хэлбэртэй, хөдөлгөөнтэй, үхтэй, тарнитай, хөгжимтэй байж болно. Гол нь та өөртөөгөө хэдхэн хорон учирч дотоод сэтгэл рүүгээ хэдхэн мөч өнгөж сурахад чин зорилго оршино. Тэгэхээр өглөө босоод амьсгалын дасгалаа хийгээд 3 зүйлд талархаад өнөөдрийн өдрийнхөө зорилгоо тодорхойлцоход хэдхэн хором суугаад бясалгаарай. Ийм бясалгаж хөвшвөл өөрөөсөө гадна өрөөлийн сайн сайхны тухай бас бодож эхэлнэ. Уучлан, уур уцаар үгүй болно. 5-р, биеийг хөдөлгөх. Бие хүн зориггүйгээр хөдөлгдөггүй. Гэрийн ажил хийх, хувцас өмсөх, биеийн тамираар хичээлэх, бүр гадаа алхах хүртэл цаанаа зоригтой байдаг. Бид хийж буй үйлдэл бүрээ удирдах, түүний цаана орших зорилгыг ухаарч чадвал одоо цагт төвлөрч чаддаг. Тэгэхээр өглөө сэрэнгүүтээ амьсгалын дасгалаа хийж 3 зүйлд талархаж, зорилгоо тодорхойлсны дараа бие хөдөлгөөрэй. Үүнд йогийн дасгал, сунгалтын дасгал эсвэл гадаа 5 минут алхах хүртэл байж болно. Хөдөлж байхдаа газрыг улаараа мэдэрч, булчин суларч чангарч байгааг анзаарч амьсгалын хэмнэлээ анхаараарай. Энэ цусны даралтыг дэмжиж сэтгэл тайвшруулж, сэтгэл готрол, айдас түгшүүрийг арилгадаг. Бие сэтгэл 2-1 болсон цагт бид эргэн тойронд байх бүх боломжийг анзаарч харж эхэлдэг. Тэгэхээр дасгалаа хийсний дараа өглөөний цайгаа уухтаа хоолоо сайтар ажиглаж, зажлах залхих хүртэл бүх үйлдэлээ анзаараад үзээрэй. Энэ дасгалыг хийхэд ямар ч тусгай арга хэрэггүй. Гэхдээ хийгээд сурчвал талархах, баярлах, амьдралыг өөр нүдээр харахад тустай. Өглөө бүрийг энэ 5 дадлаар эхэлж хивсэн 30 хоногийн дараагаас танд гайхамшигт явдал араасаа тохиох нь гарцаагүй. Илүү олон гоё сургамж сонсхийг хүсвэл миний сувгийг дагаарай. Мөн миний цахим хуудсуудыг дагаж хиймэл оюун ухааны хэрэглээний сонирхолтой сургалтад хамрагдаарай. Та бүхэнтэй орчуулагч багш Инх сайхан хиймэл оюун ухааны жүжигчин Батаа хамт байлаа.